Сайн байцгаана уу дүлгүүн минь. Өнөөдөр та бүхэндээ хамгийн хэмнэх зардлаар эцсийн Улаанкапотоор аялсан тэмдэглэлийг хүргэх гэж байна. Би яг ингээд төсөв мөнгөө тооцоод би яг энд ийм төгрөг зарцуулна ингэж аялна гэсэн төлөвлөгөөгүйгээр шууд аялсан. Тэгээд ийм хэрэгтэйсэн юм байна. Ингэж төлөвлөх хэрэгтэйсэн юм байна гэдгээ ер нь бол гадарлаад туршлагатай болсон. Дараа нь аялахад надад бол асуудалгүй гэдэг болж байгаа. Тэгэхээр та нарт бас хэрэгтэй болж магадгүй гэдэг үгнээс энэ бичлэгийг хийж байна. За хамгийн нэгдүгээр болохоор олон улсын хэрэгтэй eSIM-ийг авах хэрэгтэй. Хязгааргүй Facebook, chat, Instagram бүгд орох боломжтой ийм eSIM дугаарыг би Tok аппликейшнээс авсан байгаа. Үнийг нь одоо санахгүй байна. Ийм үнэтэй байсан. 3 хоногийн хязгааргүй дата багц байсан. Хоёрдугаарт нь болох юм бол Google Translate маш их хэрэглэгдэж байсан. Гуравдугаарт нь WeChat хамгийн их хэрэглэгдэжсэн. WeChat-аар буудлаа захиална, автобусныхаа галт тэрэгнийхээ картыг захиална гэд маш их хэрэгтэй. Тэгээд iPhone хэрвээ барьдаг бол маш давуу талтай. iPhone-ы map надад бас маш их хэрэг болж исэн. Тэгэхээр хэрвээ та аялах байгаа бол утсан дээрээ эдгээр аппликейшнуудыг суулгаарай. Дараагийнх нь болохоор хамгийн нэгдүгээрт хөл дэвтэйхэн готл. Хоёрдугаарт усны савтай явж ивэл их зүгээр. 1 сарын үед аялсан 1 сарын 4, 5, 6 хятад улсад байсан гэсэн үг. Энэ үед дулаахан орнолуул явж гин гэж бодож байгаа хэдий ч маш шүүтэн байсан. Тэгэхээр би оролт малгай бэлгэдээ хүртэл явах хэрэгтэй байсан ч зүгээр л хүртгөмсөл явсан. Алдаа гаргасан байлээ. Тэгэхээр тухайн орныхоо цаг агаарыг маш сайн судалж ээж хувцалтаа шийдээрээ. Би 1 сарын 4-өөс оройн 8 цагт шууд хөдөлсөн. Хэрвээ галт тэрэгэн сууж болно, Ирээн рүү Улаанбаатараас Ирээн рүү галт тэрэгэн суухад ер нь бол 80 мянга байдаг юм бэлээ. Харин би болохоор шууд машинтайгаа явсан болохоор бензин нэг бас нэг яг л 160 мянга гарсан. Ирэх буцхын 300 мянга. Гэхдээ энийг бол нөгөө олуулаа явах тусмаа хуваагдаж таарна. Хоёулаа явж байвал 2 хүн хуваагдана, гурлаа явж байвал 3 хүн хуваагдана гэдэг ингээд хуваагдчих болохоор машинтай явсан хамгийн хямдхан тусгаар байсан. За дараа нь болохоор замын үдэд очиод будалсан нэг хүний 3 хортой өрөө 50 мянгаар авсан. Тэгэхээр хэрвээ гурлаа орох юм бол нэг хүний бас ийм болох нь байна. За тэгээд эндээсээ шууд Ирээн рүү замын үдээсээ Ирээн рүү замын унаанууд нэг хүний 50 янаар буюу 25 мянган төгрөгөөр авч гарч исэн. Хоёулаа явж исэн. Тийм учраас хүнийг нь гуйж агаад бит хоёрыг 70 янаар гаргаад өгөөч гэсэн чинь нөгөө нь тэгээд гаргасан. Тэгэхээр бит хоёр 70 янаар замын үдээс Ирээн гарсан байх нь. Ирээн гараад жолоочтой бит хоёр төмөр зам дээр буун шүү гэд хэлсэн. Төмөр замын буудал дээр нь буулгаад төмөр замын ресепшнтийг Google Translate ашиглаад жинийн явнаа, жинийн тасалбар авъя гэд хатуу судалтай тасалбар нь 50 ён нэсэн. Тэгэхээр 25 мянгаар 6 цаг явж иж Улаанкап гэдэг хотод гарч ирсэн. Тэгээд жинийн Улаанкап гэд яриад байгаагийн учир нь бол Улаанкап хотын буудал нь галт тэрэгнийх нь буудал нь жинийн гэдэг нэртэй байдаг юм билээ. Тэгээд би гайхажсэн. Тэгэхээр одооноос Улаанкап гэд яриад явах. За Улаанкапт 110 ён нэсэн. Тэгээд үүрийн 4 цагт галт тэрэгнээсээ буусан. Тэгээд үүрийн 4 цагаас маргааш өглөөний 12 хүртэл ер нь бол буудалтаа байх боломжтой гэсэн. Тэгээд галт тэрэгнээсээ буугаад буудалтаа буудлаад өдрийн 12 гэсрээд гадуур аялсан гэсэн. Гадуур аялахад хэрвээ энэ Улаанкап гэдэг газар ирэх юм бол юу үзэж болох вэ гэд ер нь бол Google Map-аас зургнуудын айгүй үзсэн л дээ. Тэгэхээр төв талбай нь гоё харагдчихсан. Мөн дээрэс нь энэ нөгөө халуун усны аршаантай гэдгээр маш их алтартай. Энэ ийшээ орё гэж бодож исэн. Тэгтээ төлөвлөгөө өөрчлөгдсөн. Гүнжийн сүм гэдэг тэр сүм рүү нь явж үзхийг хүссэн. Google Map болохоор ашиглагдаж болно. Гэхдээ жоохон алдаа заагаад идэх юм билээ. Тэгэхээр iMap нь илүү яг таг зөв заадаг юм билээ. Гүнжийн сүм, цаашаана өөр сүмүүд, тэгээд юуны дайны талбай ч юм уу те. Энэ талбайг нь үзээд маш удаан алхсан. Тэгээд хідэн уул давтлаа алхсан, хөл маш их цуцсан. Буцаад буудал руугаа явна гэдэг бол маш хүнд даваа байсан. Маш их алхсан учраас тэгэхээр автобусанд нь сууж үзээгээд бас нөгөө iPhone-ы map, Apple-ийн map-ыг ингэж оруулаад тэгээд нөгөө автобусны буудлын ойрхон автобусны буудлаас сонгонгууд ямар автобус ирэх нь харагдана. Тэр автобусаас сонгонгууд дахиад тэр автобус нь ямар замаар явах нь харагдана. Тэнгууд бит хоёр мапн дээрээ нөгөө буудлаа тэмдэглэсэн байгаа. Бит хоёрын буудлын дагаа гэд ингээд тэмдэглэсэн байгаа. Тэнгууд тэр буудалд нь буух автобус нь ингээд хайж хайж хагаад олоод тэгээд
Автобусанд бол нэг хүний нэг ёоноор суудаг юм бэлээ. Парк орж үзэж болох юм бэлээ. Усан парк ч юм уу те. Тийм гоё үзэсгэлэнтэй газрууд бас байдаг юм бэлээ. Тийшээ явж үзэж болно. Гэхдээ яваад үзчихлээ болчлоо гэж үзсэн учраас маргааш өглөөний 11 цагаас юунда галт иргэндээ суугаад 90 ороод 90-д бараг 6 гэж ирсэн баа. Тэгээд 90-ний юу нь хилэн хаагдсан байсан учраас бид хоёр 42 январ бид хоёр ортой бас давгүй бодолд орсон. Тийм муухай биш. Ингээд нийтдээ миний зардал ийм төгрөг болсон байт. Хоол унданд бол хамгийн гайхалтай 8 оны гой мэдсэн бас амар гоё амттай хоолны газар байсан. Тэгээд хиттийн KFC-г бас амталж үзье гэдэг нь бол айгу таалагдсан. Жохон спайси амттай. Ер нь бол төрхөн хоолны ресторануудаар орсон. Тэгээд замын өд рүүгээ бас адилхан нэг хүний 25 мянгаар гараад тэгээд машиндаа суугаад хот орсон байгаа. Тэгээд энэ нийтдээ 1 сарын 4-ний оройноос 1 сарын 8-ны орой хүртэл 4 өдрийн аялал болсон байгаа. Хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.